За сайн уу? Хувлааны нэрэмжит одоо орон геофизикийн хүрээлэн дээр ирээд байна. Хэдүүлээ өнөөдөр одоо орон геофизик дундаа геофизикийн газар хөдлөлтөд танилцахаар ирсэн байна. Хэдүүлээ одоо оръё. Google биш өөртөө идэг. AI-д биш логиктой идэг. Википедиагаас илүү чухал нэг зүйл бий. Тэр бол яагаад гэж асуух чадвар. Харсан бүхнээ асуултаар сольж, мэдсэн бүхнээ задлан шинжилдэг хүмүүсийг мэдлэгт дурлагсад гэдэг. Тархиа асаа. Энэ бол нууцлаг зүйл биш. Харин бидний одоогоор бүрэн тайлбарлаж амжаагүй үнэн. Ер нь газар хөдлөлт гэж юу гэлдэг бол? Юунаас олж үүсдэг юм бол? За, өнөөдрийн бидний амьдран байгаа их дэлхийн маань их дэлхийн литосфер буюу царцтас маань хэд хэдэн хавтангуудад хуваагдсан байдаг. Эдгээр хавтангууд нь дэлхийн дотоод дахь халуун хайлмаг мантын конвекцийн урсгалын нөлөөгөөр байнгын хөдөлгөөнд оршдог. Дэлхий дээр болж байгаа бүртгэгдэж байгаа газар хөдлөлтийн ойролцоогоор 90 гаруй хувь нь энэхүү тектоник хөдөлгөөний улмаас үүссэн гэж үздэг. Энэхүү тектоник хөдөлгөөнийг одоо өнөө үед GPS, GNSS-ийн энэ хиймэл дагуулын аргаар судлах тийм судалгааны шинэ арга зүй гарсан манай Монгол оронд бас бид нар энэхүү судалгааны арга зүйг ашиглаад Монгол орны царцтас хэрхэн хаашаа яаж шилжиж хөдөлж байна вэ гэдгийг нолж тогтоодог. За ер нь Монгол оронд царцын зузаан ер нь хэр хэмжээтэй байдаг вэ? За тэгэхээр ер нь дэлхийн өөрөө тийм бүслүүрлэг бүтцтэй юм байна. Тэгэхээр дэлхийн дотор бол одоо цөм, цаваг мандал тэгээд царц гэсэн ийм гурван хэсгээс бүрддэг юм байна. Энэ зургаас үзэх юм бол Монгол орны зүүн талаар бол царц нэлээд нэмгэн, баруун талаар уулах одоо муж нутгаар бол дэлхийн царцын зузаавтар байдаг. Хамгийн гүйхэн царцс бол бидний Дорнод аймагт тодорхойлсон байна. Одоогийн байдлаар сейсмологийн аргаар тодорхойлсон утгаас үзэх юм бол 36 км гэсэн ийм үр дүн байна. Хамгийн зузаан зарц бол бид одоогийн байдлаар биднэрт Ховд аймгийн одоо нутаг дэвсгэрт 63 км гэсэн ийм зарцын зузааны утгууд тодорхойлогдсон байна. Тэгэхээр энэ бидний энэ тодорхойлж гаргасан энэ зарцын зузааны одоо утгууд маань болохоор Монгол орны газар хөдлөлийн судалгаанд ашиглагдахаас гадна дэлхийн сейсмологийн судалгаанд хувь нэмэр оруулах ийм ач холбогдолтой судалгаа юм. За өмнөх шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор бид нар энэ царцсан хэв ажилтыг тогтоосон байдаг. Энэхүү зурган дээрээс улаанаар шахалтын хүч, цэнхрээр тэлэлтийн хүчийг харуулсан байгаа. Тэгэхээр мөн адил шилжилт хөдөлгөөн их явагдаж байгаа баруун бүс нутаг маань мөн адил энэ царцсан хэв ажилт бас нэлээд явагдаж байна. Хойдолтой тэр байгаль нуур орчин бол тэлэлтийн хэв ажилт нэлээд давмгайлсан байгааг харж байгаа. За зүүн тал маань ерөнхийдөө шахалт болон тэлэлтийн хүч тэнцүү өөрчилж байгаа юм бүс нутаг байна. Миний бодлоор болох юм бол нөгөө хангаан бүс уулархаг хангаан бүс чинь өөрөө юм уулархаг штэ. Тэнгүүд уулархаг хэсгээр илүү газар хөдлөлтийн болов гэж бодоод байгаа байхгүй юу? Хангаан нуруу гэдэг маань ерөнхийдөө их онцлог юм нуруу байгаа. Яагаад гэвэл энэ нуруу маань Монгол орны нутаг дэвсгэрийн хувьд бол бүхлээрээ багтдаг юм онцлогтой царганц нуруу байгаа. 2010 оны одоо 10 сараас энэ хангаан нуруу маань бол дахиж газар хөдлөлийн хувьд бол идэвхжиж явал эхэлсэн байдаг. За энэхүү идэвхжилт маань болохоор энэ хангаан нурууны өмнөд хэсэгт орших өмнөд хангаан хагаралын системийн нэг болох одоо Баянбулгийн хагарал дээр магнитууд нь таварсан юм хүчтэй хөдөлт болсон байгаа. За энэ хөдөлтийн дараагаар мөн энэ одоо систем хагаралын мөн нэг болох энэ Баянгорын хагарал дээр Баянбулгийн хагаралаас хойш 3 сарын дараагаар магнитууд нь 4 хүрсэн юм хүчтэй хөдөлт 3 удаа болсон байгаа. За эдгээр хүчтэй хөдөлтүүд нь одоо энэ хангаан бүсэд болсон хамгийн сүүлийн болоод хамгийн хүчтэй хөдөлтүүд болоод байгаа. Хангаан нурууны маань энэ дахин идэвхжилтийг одоо наривчлан судлахын тулд одоо ийм голомтын наривчлан судалгааны ажлыг бол хийсэн байгаа. Тэгээд одоо миний энэ судалгааны ажлын бас нэг даваа тал бол гэхээр энэ сул хөдөллийн хувьд ойрын зайн хөдөлтийн хувьд бол газар хөдлөлийн голомтын параметруудыг тодорхойлж энэ стрессийн одоо хэвтэй чиглэл дагуух стрессийн одоо шахалт хэлтийн чиглэлийг бол тогтоосон байгаа. За тэгээд судалгааны талбай болох энэ өмнөд хангаан систем хагарал маань ерөөдөө хамгийн их стрессийн чиглэл маань одоо баруун урдаасаа тэлэлтийн чиглэл маань зүүн уршаа чиглэлд байгааг бол олж тогтоосон байгаа. За бат тогтгоох маань биднэрт амар чухал юм үзүүлээгээд нэг газар авчирсан. Хаана гэдгийг би сайн мэддэг. Хаана нэлээ хааж. Бид нар бол яг энэ хустан хагарлын урталтай хустан нурууны ингэрт ирчээд байна. Одоо бидний хойгуур хустан хагарал явж байгааг л би та нарт үзүүлэх гээд ирчээд байгаа. Хустан хагарал, хустан нуруу гэдэг нь яг аль нь лээ? Хустан нуруу гэдэг чинь одоо энэ харагдж байгаа энэ тэр нэг цэнхэртэй байгаа уулнаас энэ үргэлжилж байгаа энэ уулсыг хустан нуруу гэж байна.
Хагарал гэдэг нь ер нь юу хэлж байгаа юм? Газар хөдөлдөг одоо тийм юм суларсан бүтцийг хэлж гин гэсэн. Шугам маягийн бүтцтэй, шугам маягийн суналтай ийм геологийн биетийг л хэлж байгаа юм л да. Жишээ нь газар хөдлөлийн идэвхтэй хагаралаараа дамжуулж уул нуруу үүсдэг байхгүй. Тэгэхээр одоо энэ хустай нуруу чинь хагаралаараа дамжиж үүсэж гин гэсэн үг. Тэгж ойлгож бас болно тий. За хустай нуруу хагарал хэсгийн тэгвэл яг хаагуур нь харагдаж байгаа юм бол. Хустай нурууны хагарал гэдэг байгаа нь за одоо энэ дээр бол хагаралын төрлүүд гэж байна. За зөрөг хагарал, тохирол хагарал, хэвтэй шилжилттэй хагарал гэх мэтлэнгээ хагаралууд байна. Шилжилттэй хагарал. Энэ хустай нурууны хагаралын онцлог нь зөрөг хагарал байхгүй юу? Одоо жишээ нь битүүрийн тэр хараад байгаа тэр нэг энэ цэргийн ангийн дээгүүр харагдаж байгаа нэг гурвалжин ингэр биш үү? Том хадаа ингэр чинь энэ. За тэгэнгүүт л доотлын уул нь энэ байхгүй юу? За одоо жишээ нь анх ийм байсан гэсэн үг. Тэр нөгөө энэ харагдаж байгаа тэр дээдлийн ингэрийн дээдлийн гурвалжингийн дээд орой нь энэ доор байсан яг ийм байснаа газар хөдлөлөөр ингээд цаг хугацааны давтамжтайгаар дээшээ гарч ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Евразийн хавтантай харьцуулаад харахад Монгол орны баруун хэсэг маань нэлээд хөдөлгөөн өндөртөө, хойд хэсэг маань бас хинтийн нуруу орчин бас нэлээд хөдөлгөөн өндөртөө байгаа нь энэ зурган дээрээс харагдаж байна. Жишээлбэл аль хурдтай машин чинь осол аваад өртөх магадлал өндөртэй байдаг. Тэрнтэй адилхан газрын царцлас маань их хөдөлгөөнтэй байвал тэр газар маань газар хөдлөх магадлалтай болж байна гэсэн. Одоо царцсуурхуул ингэж хөдлөгч нь тухайн хагарал дээр хүчтэй стресс хоримтлагдана гэсэн үг. Тэгж байгаа л нэг чөлөөлөх байхгүй юу? Стрессээ. Одоо энерги чөлөөлж ийн гэсэн үг. Хүн шиг юм байна шүү. Тий, ер нь бол тий, яг хүн шиг. Тий. Ер нь тэгж ойлгож бас болох юм байна те. Ер нь хоёулаа ингээ очиод тэр ногоороод байгаа хэсгүүд дээр очиж танилцаж болох уу? Болно. За хоёулаа. Тий, одоо эндээс бол харагдсан гоё байна те. Тийм учраас бид нэр энэ дээр зогслоо. Ерөнхийдөө энэ хустай нурууны урд ингэрээр явж байгаа 80 орчим километрийн урттай ийм хагарлын систем байгаа. Одоо бид нар бол тэн дээр бол харагдж байгаа нь тийм шугам ногоон ийм судал шиг ингэж харагдж штэ. Тэр уулын бэлээр тэгж харагдж штэ тий. Тэр бол тэр сайхан ийм гурвалжин тэгэл тэрний цааталт нэг жижиг гурвалжин байна чи яаж гэж байна. Одоо яг энэ юуны хашааны цаагуур харахаар нэг жижиг гурвалжин. Тэгэл ерөнхийдөө бүх ингэрүүд нь ийм гурвалжин байсан. Эднэр яагаад ийм гурвалжингүү мөлгөр байна вэ гэхээр эднэр нь чулуулын нөөр байхгүй. Хадтай хэсэг нь ингээд яг шавх байд юм байна тий. Ингээд өөрийнхөө хэлбэр дүрсийг бариад хадгалагдаад үлдчихэ гэсэн байхгүй. Зөв. Хоёлаа тэгвэл очиод танилцъя тэхүү харъя. Ер нь дандаа ийм уулынхаа ингэр талаар ийм доотлоор нь ингэж хагархаа байд юм уу? Эсвэл хаанч байж болох юм уу? Ер нь хагарал бол ерөөсөө уулынхаа билийг дагдаг. Тэгээ билийг дагж ийн гэдэг чинь нөгөө тухайн уул чи хагарлаар өөрөө өргөгдөж ийн гэсэн үг байхгүй. Тийм учраас хагарал дандаа билийг дагдаг. Одоо та нар тийшээ харах юм бол тэнд өвлжөөний яг урдуур тэр нэг ийм шугам хэлбэртэй хавтгаа байна штэ. Тэр хавтгаа дээр тэрийгээр л хагарал явж ийн гэсэн үг. Хойдол нь бол одоо хагаралаар үүссэн мөрөгцөг гэж ярьдаг байхгүй. Хагарлын мөрөгцгүүд. Одоо ингээ хагаралт явагдаад ингээ ан цаа үүсэж байгаа штэ. Тэрийг одоо буцааш нөхөхдөө яаж нөхөн гэсэн үг лээ. Ус салхиар ингээл шороогоо дагуулаад тэгэл нөхөгдөөл яваад байна. Одоо хагарал үүсээд ан цаа үүсчлээ. За тэгэн гутлаа газар хөдлөх гişэнд одоо хагарал үүсээд ан цаа үүсчин дараа нь бол уус сайлах одоо энэ гадаргын процессуудаар нөгөөх нь идэгэрнэ гэсэн үг шүү дээ. Идэгрээд ингээд арилна гэсэн үг. Тэгээд дараагийн газар хөдлөлт энэ дэр болохыг хүлээнэ гэсэн үг шүү дээ. Дараагийн газар хөдлөлт нь одоо Монголд бол хэдэн мянган жилээр яригддаг л та нэг хагарал дээр давтагдах хугацаа гэж ярьдаг. За Монгол орны их хэмжээнд газар хөдлөлт бүртгэх одоо 150 орчим станц ажилладаг байгаа. За хүчтэй газар хөдлөлтийн тохиолдолд одоо тухайн хөдлөлийн хөрсний жишрэг хэллэг хэмжээ зорилготой хөрсний хурдтгал хэмжигч багж болохоор ойролцоогоор 67 шүлжээ станц ажиллаж байгаа. За мөн Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжлэлтийг хянах зорилготой
одоо өргөн зурвасын 16, богино зурвасын одоо 10 шүлжээ станц Улаанбаатарын бүс нутагт бас ажиллаж байгаа. Ерөнхийдөө бол өдөрт нэг 200-аас 300 орчим хөдөл болдог. Монгол орны нутаг дэвсгэрт ерөнхийдөө энэ дипломацийн хэв шинж болон эрчимжлийг олж тогтоосноор бид нар хаана нь хөдөлгөөн ихтэй байна, хаана нь газар хөдлөх магадлалтай байна вэ гэдгийг одоо илрүүлж тогтоох юм боломжтой болж байгаамаа. За ер нь манай Монгол орн болохоор Евраз буюу Амура хавтангийн зааг дээр оршдог. Одоо тектоник болон сейсмологийн дээр үндэслэн Амура хавтангийн хил заагийг судалсан хэд хэдэн судалгаанууд одоо энэ бүх судалгаагаар болохоор ерөнхийдөө 70-аас 400 км-ийн гундах дээдмэнт структурыг судалсан. За энэ судалгаанд болохоор газар хөдлөлтийн нийт 425 станцыг одоо магнитуд нь 5-аас дээш одоо 2009-оос 2021 оны одоо дэлхийд бүртгэгдсэн олон одоо хөдлөлийг ашиглаад Монгол орны дээдмэнт структур буюу Евразийн одоо доотхын дээдмэнт структурыг судалсан. Ерөнхийдөө манай Монгол орны хувьд болохоор газар хөдлөлтийн идэвхжил ихтэй баруун бүс нутагт болохоор энэ долгион нь бол ерөнхийдөө бага. Газар хөдлөлтийн идэвхжил харьцангуй 50 бүсд маань одоо энэ долгион нь хурд ихтэй ажиглах. За энэ маань одоо эргээд энэ структур нь одоо баруун зүүн Монголын структур нь ялгаатай маа гэдгийг ерөнхийдөө харуулж байгаа. Тэнд харагдаад байгаа тэр гурвуулжин ингэр чинь энэ байна. Фото зураг нь энэ байна. Зурсан модель нь бол энд байна те. Урдуур нь хагарал явж байна. Туул голын одоо систем энэ урдуур нь явж байна те. Энэ бол уулнаас бууж орж ирж байгаа усан сувгийн системүүд байна. Тэгээд уулнаас бууж орж ирэхдээ сул шороо хайргнуудыг авч орж ирдэг байхгүй юу? Тэднийг ингэж илэрхийлж гин гэсэн үг. Хагарал ингэ явж шүү дээ. Энэ хараа. Энэ ингээ цагаан судал шиг юм байна. Тий, цагаан хар судал шиг юмнууд байгаа шүү дээ. Энэ ингээд хагарал явж байгаа шүү дээ. За саяны 5 судлаачдын маань хийсэн судалгаа нь бүр дэлхийн суурь шинжлэх ухаанд өөрийн хувь нэмрээ оруулсаар байгаа юм биш үү. Хэдүүлээ сая сонслоо штэ. Монгол орны геодинамик шилжилт хөтөлбөрийн идэвхтэй хагарал, газар хөдлөлтийн голомтын судалгаа, царцын зузаанда бүр дээд мант буюу латосфер руугаа орсон судалгаануудыг хийсээр байгаа юм биш үү.